Авалгай сен жарылқас игонғылың мен тең жарылқас қалалық берсін басқа мандық берсін мұратын асылғысын еттілеген тілерін қалбысын олды. Алыңыз пышақ алыңыз. Аливаа ястан үндэсний өрмөц сонсдгийг бид өргөн их зоог хүндэтгэлээр улам дэлгэр ойлгож болно. Тэгвэл казах түмэн зоогийн сайхныг зочинд үгийн үннийг үрдэн гэсэн ард түмэн. Монгол эхчүүд сүүнийхэн дээжийг эзэн хангайд янгарагдаг. Казахчууд баяр болгоноор эдний хэн дээжийг хүмүүст өргөдөг юм а. Хөгшин залуугүй түүнийг булаацалдан баяр хөөр болно. Энэ хүүхдийн найзууд харин ихэнхийг авч өөрөө сэтгэл дундуур үдэ бололтой. Их хувь оногдвол гэгэртэн аваачиж найр надан дэрээгүй хүмүүстэй тараадаг. Сайн сайхан бүгдээрийн хүртэх ёстой дан тэрэ. Олны хурсан найр наадамч айдис хэмээх цэц булаалцсан харилцаа дуугүйгээр өнгөрөхгүй. Хурц оюун ухаан цэцэн цэлмэг үг хэллэг хүний сэтгэлийг ижигдэж багтал төрүүлэх шин соргог санаагаар сонсогч олноо баясуулдаг. Айдис бол казах түмний төрөлхийн авьяасын илрэл. Олон зуун жил казах түмний амьдралд өвлөн уламжлагдсан энэ ард түмний аман бэлгэн авгай хурлаг билээ. Энэ бол нийт ард түмний дуу, домбрын баяр юм. Sözüdür bel dostum indi haydim Közüne köründüm ben bolat saytan Ağdariğal kaşeda uyay Yazamında söyde versin şabıtalı Ёс нас хоёрыг эрхэмлэн хүндлэхгүйч жохомхүү казах түмэнд байдаг дээдийн зангийн насыг илээсэн өвгөд эр нөхөр эцэг дээдсээ намжлахын хэртэй хүндэтгэхгүйч эцэстийн агуу их бахархал үл үгүй болох туйцын төрхтэй юм а. Казах үндэсний ор дээр үес одоо ард түмэн ингээд гэргэлж эдэлж ирсэн байна. Энэ бол өвөрмөц онцлогтой юм л да. Энэ орыг одоо модоор өнгөн талын сайхан одоо сэлж өнгөлж гойж хийснээс гадна энэний хөл толгой хоёр бол харсаар байхад одоо их өндөр ингээд хийгдсэн байна. Тэгээ энэ учир нь юунд вэ гэвэл дээрийн одоо ард түмэн маань алсхол ажилд яваад ядраад ирсэн үед бол хөл өндөр байвал одоо хөл нь өндөр байгаа нөхцөл бол одоо ядрага амархан гардаг гэж тийм одоо мэдлэгээ дээрийн одоо мэдлэгийг ашиглаж ингэж хэрэгжилж байсан байна. А нөгөө талаар энэ ор бас энэ давхар юу та энэ бас одоо их учиртай байдаг юм. Энэ гурван давхар одоо хийдэг орны одоо дээдлийн одоо энэ эсхий эднэрийг. Энэ гурван давхар хийх гэж одоо цаанаа нэг талдаа урлаг байгаа боловч нөгөө талаар одоо ард түмний өрийн уламжлалыг одоо харуулсан ийм учиртай байдаг юм байна. Нөгөө талаар энэ орыг нүүдэлчин аймагуд иш тишээ нүүхтэй одоогийн шиг машин техникээр биш мороор шараар ингээд нүүж байгаа үед бол энийг сугалж аваад
морины юм уу шарны хоёр талд нь ингээд тэгнээд дээр нь одоо ачаа тавихт бол их тохиромжтой ийм талбарын ашиг холбогдолтой байсан байна. Одоо бол энэ орыг хэрэгж байгаа ард түмэн бол одоо манай казакууд бол их цөөхөн байна. Гэхдээ энийг одоо ч хэрэглэхэд бол болохгүй тал байхгүй. Ялангуяа тэр одоо хүний эрүүл мэндэнд их ашигтай. Комиссод гарахт бол Кölн одоо яасан өндөр юм, яахлаар юм байдаг юм гэж одоо сонирхлын тэндэд биш юм асуудал бол ядрага гаргахад тийм ашиг холбогдолтой сусны эргэлт одоо байнга тэгд эрхийн тулд ингэж хийгдсэн байна. Сайхан уйсан орны аравч ширдэгнээс туяа татах шиг болдоо. Казак хүсгэн Ривясын илэрэл юм аа. Ном чирдэмтэн эренчин Бямбаев Казахын уулзаар бүхэл бүтэн цомог бэлдэж хэвлүүлсэн идэвгээ нүдний гин болсон түүний үн цэнийг илтгэн. Казакууд дүрсээр биш хявуулзаар амьдралын өнгө альсыг дотоод сэтгэхүйг дарахж ирсэн бөгөөд өөр өөрийн дүрс хэлбэртэй өнгө айзамтай өнгөний хослолтой өгөөд түүний казак эмэгтэйчүүд гайхалтай сайн эзэмссэн байдаг. Казак охид нөхөрт гарахад өөрийнх нь орд эвсгэрийн хэрэглийг ийхүү хизээнээс хатгаж бэлдэж ирсэн уламжлалтай. Хаяа казак хүсгэн уралсан бүхний шаглаа болгоно нь сэтгэл билээ. Gözüm görmüyor. Көз айнақ мүйде қалдым емес пе, бір екішен чайым ал келгенше деп. Кеш батып бара қу дүние ғой. Казах эмэгтэйчүүд зөвхөн гэр орноо өцмөр болгож гоёхын төлөө ингэж мэдгээгүй. Үе үедээ үлдээсэн урлагийн бүтээлдээ үнэнч байгсан гэсний илэрл юм. Удаж та нарын хинэнч гэсэн казах айлаар орвол казаар дайж ганган гоё хягуулц чирдгэн дэвсэн хөндлүүлнэ.
мэдрэл гихч нүүдэл суудал. Тэгээд ч казакууд нүүдлийг хэлэх хүндэлдэг заншилтай. Нүүх төр хүүхдүүд баясангүйлдэж, хүүхнүүд нь хамгийн гоё хувцас өмсөж, эрчүүд нь хурдан шалмгаа мордо зэхэж, тэн тэнгийн ачаан дээрээ өнгө үзэмжтэй бүхнээ бөхтөргөн. Нүүдэл дунд таарлцсан айлууд эдээ цагаагаа барин ирж өгтөн. Нутаг сэлгэж шинэ бууцсан буух. 4 цагт ээлжлэн их сон тэлсэн нүүдэл үргэлжлэх хүчиртэй. Тэгээд ч казак түмэн нүүдэл бол баяр гэж бахархдаг. Урд нүүдэл дунд доомборд нь дуулж, охид их өвгүүд нүүдэл дундаа танилцж, 5 төрлийн сүрэг урт замд багшран малын хөлийн их тоос их зарыг бэрхэж, өвгд имэгдийн сэтгэл сэргдэг байсан. Энэ уламжлал өнөө хүртэл үргэлжилж байна. Хүүхдүүд атан тэмээний алхаа дунд бүвэлүүлэх, эргэн тойрны цас дуулс харан уулсын голын ширүүн чангурсал чагнан шин нутгийг сэтгэлдээ төсөөлөн бодцоож хаяа зүрэмгэлэн явах нь аж байдлын төлсөн хэмнэлгэлтэй. Учир начиртай бүрэгдчний хүүхэд бүрэгдчин бүрэгд гэдэг тэнгэрлэг жигүүртэн хүний гарт хижээгдэж үнд эргэж тус болохын зарилэг тамтай. Казак хөтөрт дээрвээс энэхүү бүрэгдээр ан авлаж бүрэгдээр хиймран сэргээж бүрэгдийн жинхэнэ эр хүний түшиг гайхамшиг хэмээн тооцсон иржээ. Халилахад хөгсөмбөр оргил цас дуусын ангалын ирмэг заасан үрнээс бүрэгдийн дэгдэхийг уран ухаанаар казак ирчүүд авч түүнийг ан авсарган насан туршийн ижил сайн ханиа болгодог. Албарадар мына құсбеген бұрынғы қазақтың атамұрасы ел ішінде алғаш құсты шығарған аспаннан тағыны үйреткен Урдийн цагта бүрэгдийг эмэгтэй хүн анд сургасан гэдэг хуучгийг деген қыз болған байды. Баян чинэлэг хүний тэр охиныг Жазайл гэдэг байж л дээ. Даладан түлкі алып жеген. Жазалынхан адуунд явж байхдаа хээрийн хүрэн бүргэд үнийг барьж байхыг гинт олж харжээ. Тэгээд үүнээс л санаа авсан байх та. Бүрэгдийг барьж тижээгээд түүндээ тамаага химээх толгойн өмсгөл даруулга ойж өмсгсөн юм гинлээ. Хүний нэмэрт ирж бие биедээ дотоссон гэдэг. Сонда құстың ұшып келе жатқан суретін көріп алып, осыдан бұлғардан пішіп, мынаны тігіп басына томаға тоқтатқан. Энэ бол казак түмний өөр хаанч байхгүй үлдээсэн өв юм. Бір бізше қазіргі заманша айтқанда енді мына спорттың бір түрі. Онысын қазақтық мұра. Бүрэгдийн далавч сүүлийн газар хүрэхгүй тулд тугар химээх энэ тав тухтай суудлыг засч өгдөг юм л да. Багнырып алған қазақтың дәстүрлі көзін ұлттық мұрасы деп айтады. Осы бір тугар көп жыл болған тугар құсап көрінеді осындағы. Со туралы айтыңызшы. Мына тугар құстың қанат құйрығын жерге тигізбейтін сақтайтын биік отыратын тісті төсегі. Тугар химээх энэ гурван тулгууртай суудлыг хайлаас модоор хийжээ. Алтай бетінде құс ұстаған екен, сонда үйеңкідеген ағаштан қолмен шауып істеп берген ана құстың астындағы отыратын енді біз айтқан енді төсегі. Неше жыл болған нәрсе? 7 жыл болған нәрсе ана. Сол атадан ата қуып келген. Хайрбай химээх миний өвөөгийн энэ хэрэглэл 107 жилийн өмнө үзэж байна. Урдийн цагт Алтай нутагт хийсэн юм гинлээ. Ата бүрэгдгээ
неге үкі тағады екен, соның мәнін айтып беріңізші. Үкі тағу деген нәрсе дәл қазақтық мұралық жөнінде мына үкіні. Казакийн ард түмэн шар шувууны үдийг эртнээс нааш ихэд бэлэгшээж, гоёлдож хүртэл зөөсээр ирсэн юм аа. Соның мына балақ жүннен тағады, мына көрнекті, айдынды, айбармен көрсететін нәрсе. Ал мынау жүргенде, мына үкі өте жолды нәрсе. Жүрген адамдардың жолы болады. Мына үкіде жазу бар, жазып қойған. Анықтап қарағанда, ескінің жазуы бар. Сондықтан мынау жол болады, қасиетті нәрсе. Екіден, мынау көрнекті, әсем. Энэ бүрэгдчин залуу дуулахтаа дуу домброор баялаг ард түмэн маань бүрэгдээ бахархан дуулдаг. Домогт казакийн дуугийг зөвхөн домброл ярьж чадна хэмээн дуулж байна. Үзэгчид та казак, зон, шар шувууны үдийг яагаад хэрэгэлдэг болдоо гэж боддог үзье. Өд цог жавхлантай үзэмж төгс байдлыг бүрдүүлдэг юм аа. Өд хатгаж явсан хүний юу сонсон 9 хүсэл нь ёсчлон бүтдэг. Харлаг өдний бид тэр хээ бүрэн бичиг байдаг. Тэрэтний бичиг эзнээ хамгаалж явдаг онгон сүлтэй гэж үздгээс ийхүү хэрэгэл заншижээ. Казахууд хөгшин залуугүй зүүж, шин бэрийн орны хөшиг, хурдан морины сүйд, нялх хүүхдийн бариуж, бүрэгдий хүртэл өдөр нь гоёдгийн учир энэ юм аа. Берген соң қолға ерді алмасым Үе дэмжиж айл бүхэнд уламжлагдсан үлдсэн эдгээр зүйлсийг өнөөдөр зөвхөн музейн суулгаас харах бас хөдөөний дарагчдаас ажуулна. Эмэгтэй эрэгтэй гоёл, имэйл хазаарын гоёл, орон гэрийн гоёл, эдлэл бүхэн харах нүдтэй дурайж, энэ чимэглүүрийг хэрхэн дархалснаас энэ ард түмний бас нэгэн бахархал бол хязгааргүй хөдөлмөрч хэр хайдан бишрэхээр. Хүн гихч
саран наран хоёрын дунд үл давтагдах төм бомон үйлийг бүтээж урлан цогцлоож тухайн ард түмний амьдралыг ирээдүйд залгуулан өртөөлнөм. Тэгээд ч нар хэвийн насны эцэс тулгад сэтгэл амар байдаг юм аа. Мен муны нэрдэ өлтүрмөс юм экен. Манай казахт авиасыг бүүн траа гэсэн үг. Тэгээд ч би сурсан бүхнээ үр саддаа сургаж үлдээхийг хичээд юм. Алтыг шарж, мөнгийг давтаж, хэвийн зудгаж, эмээл хазаар, өмөлдрөв, хомолдрөв, эмэг бөгж, товч тэргүнтнийг урлаж гарынхаа ур ухааны эдийг гаргаж сунаа гэдэг миний хувьд жаргал байд юм а хэмээн энэ хүн өгүүлж байна. الرحمن الرحيم ياسين القرآن الحكيم إنك لمن المرسلين على صراط مستقيم تنزيل العزيز الرحيم لتنذر قوما ما أنذر أباهم فهم غافلون لقد حق القول على أكثرهم فهم لا يؤمنون إنا جعلنا في أعناقهم أغلالا فهي إلى الأذقان فهم مخمخون وجعلنا من بين أيديهم سدا ومن خلفهم سدا فأغشيناهم فهم لا يبصرون. Казах төмний сэтгэл хүнээ шингэсэн мусульман шашин дахин дэлгэрч төм сүсэгтний сэтгэлийг ариусгах буянт үйлс болж байна. 85 насны сүүдэр зоголсон энэ буянтай буурал ховрог сүсэгтэн болгонд бурхны ном айлтж байна нэ. Мусульманч бурхан шашны ариун догшин орон Мики Мединед мэргэж хойдноос нь диваажин тэрхийг залбирэн гуйж нэгэл гүнгэрэгүйчтэй нас үхэж тэрхийн залбирэн гуйж үхэж тэрхийн ээжлэхийн жамсыг өвгөн сүсэгтэн айлтнам. محمد صلى الله عليه وسلم الله أكبر. Казахын ардхан гагцгүй баяр баясгалан зол жаргалаан дуулдгүй харуулслуун гаж дуугаар илэрхийлдэг өргөн ёс байдаг юм а. Сөзден бас екен егілген көзден жас екен асқар тауым аташым. Та бүхэн дуугийн сонсож буй энэ эмэгтэй насан үед болсон хадам эцгээ үгейлэн харуулж дуулахдаа өрөх гэрийн минь тоон нь хазайж өргөний хоймор нь ханхайж харуулслын үйл биднийг нөмрөөд хагцна гэдэг энэ үдээ артыңда қалғын біздерде қалдық черкен аңырап. Казахт хүний амьдрал нүд ирмэх цуур өнгөрдөг гэсэн үгүй. Сар нартай ханьсан үлдэх нөхчөгчдөн хүндэтгэх ёс энэ нутгийнхний дунд эрхэм дэх горимтай. Үгүй болооч их газрынхан гүндэс олж дээр нь чулуун буюу модон бунхан босгон гадна талаас нь хоргоон хэмээх хэрэм босгодог. Үлдэгсэд нь түүнийг үүрдэх хүндлэн дурсаж хэрвзээ ах トゥ төрөл төрөстөөс нь хүн асгарвал
нөгөө бунхныг тойруулан барьсан хоргон дотор төрөөчийн талигаачийн дэргэд оршуулна. Энэ нь амьдтаач үхтэйч хамт байгаа гэлтэгнэм. Тэгээд ч казахын херон наригч Абай Хунанбаев орчлонгийн босхийг дуугаар анхлан мэндэлж одохын цагт газрын хэвлийд дуутайгаан хамт оршном гэжээ. Хүний орчлон гихч төрх өвхийн хооронд бичсэн шаралсан судрын хуудас буюу эл хооронд олон уламжлал тогтнож төмөн түүх соёлын өв цогцлогдно. Аяах казах төмний төлсийн амьдрал үргэлжилсээр. Хүлэг мөрдийн туурай бөмбөр шиг нижигнэх талаар шүлэг мөрөөдлийн цуурай бамбар шиг гэрэл тэндүүлнэ. Үүлэн нүгий тэнгэрийн хүний сэтгэл шиг мандал айлгуу сайхан хэлээр нь Абайн шүлгийг унших гэж Агасакалын амнаас амт домгийн сонсох гэж ажилсаг төмний хөвгүүд тогоос Кумалак харнаадна. Орсон гийчин бүхэнд өндөр гэрэн зайтай ойр холгүй зочилдог өтгөн шар зайтай ондоо заншил байдалтай казахын ард түмэн. Холоос харагдах цас дуулын бараа он жил мэд дүнсийн тэд энд төрж энд өсч энд насаан лээж үр удмаан үлдээж гал уламтан мөнх эд дүрлцэн асан газар нутгийн хатуу ширүүн дүр төрх сүрлэг байгальд осч амьдрал ахуйгаан дэвжүүлж байгаа нар төмөн улам уламаар дэгжнэн билээ.
цагт төмний их ус шиг амьдрал давулгаалж тэдний их уулс шиг амжилт бүтээл арвиж болтугай.